Номинес. Cinder. Номинес. Cindersa. Номи. Номиндер. Сеги. Номи. Cinder. Бидний Notes podcast. За ёо, сүүлийн дугаар аудиог. За. За. Карт оруулсан тий. Оруулцаа. За, окей. За, юу яцхан. Тийм ээ. Бидний Notes podcast-ийн 299 дахь дугаар үгээр эхэлж байна. Бидний хамгийн сүүлийн Officially те хамгийн сүүлийн одоо дугаар гэж хэлж болно. Одоо яг энд бичигдэж байгаа бид хоёр хоёулаа ингэж бичиж байгаа хамгийн сүүлийн дугаар. Та нар уйлж гин үү? Та нар уйлах чи? Are you crying? Yes, you're. Юу лээ? Юу гэдгэлээ юм чи? Are you тийм юм байдаг те. You crying? No. I'm not crying. You're crying though. I'm not crying. You're crying. Яг одоо болж байна. Тийм ээ. Хэр удаан хийхгүй байж байгаад хийж юм. Пост арах уу? Яс, бэж арга би хаа. Хоёулынгийнхан 298. Oh my god. Sorry. Ойр тгийгүү. Жүүн гэдэг чинь 6 сар те. 6 сарын 22-нд буюу сарын өмнө юм биш үү? Цэтүүлийн пост ороогүй хаа манай чинь. Цэтүүлээ дараа 6 сарын хэдэнд хэлээ? Бонус эпизодны дугаар ороогүй юм биш үү? Бонус эпизодын пост нь ороогүй хамаа. Sorry guys. Би тэгээд бүр тэр чигтээ мартаа тэгээд одоо ингээд оруулчихсан ингээд за it's fucking too late. За окей гэд болсон. Нэр цэтүүлийн дугаар. Цэтүүлийн дугаар чинь 6 сарын 30 хавцаа орсон юм болов уу? За тийм байна. 22 нарсан гэхэр чинь. Яг сар л хийгээгүй. Яг сар хийгээгүй. Яг 7 сар дугаасан. Яг сар секс хийгээгүй. Тийм. Яг сар хийгээгүй. Тийм тэгээд 7 сард болохоор бид нар юу яасан тий эхлээ playtime дээр очсон. Playtime болсон. Playtime тэр жоохон сонирн болцсон. Хоёлаа нөгөө canvas хийхтэйсэн шүү дээ. Silent podcast. Тэгсэн чинь зүгээр ингээ даун дээр зураг тарсан л та. Зурагч ичтэй. Тэр жоохон сонирн болцсон тий. Тэгээ өмнө canvas дээр зурсан бол гоё яасан тий. Харанд. Даах. Тэгтээ дахиж болно. Тэг сүүлийн playtime байсан баха. Тийм. Тэгээд яг хүмүүс суулна ирсэн л юм блэ 4:30 мөч үед. Хүүе болж байгаа юм уу? Би ирсэн байна. Яад болохгүй юм бэ гэж мэгээ бичээд байгаа хүмүүс байсан. Тэгээд тэр 30 минут дотор дуусаасан шүү дээ. Тэр ингээ 30 минут дотор дуусаал тэгэл 3 цаг магийн хөтөлбөр байсан чинь. За гэтээ. Уг нь ID нь бол гоё шүү. ID нь бол гоё юм аа. Тэг хүн болгоо ингээ чихвчтэй суугаа. Тэгээд урталтаа ингээ canvas юутай тэг ингээ тэр нэгэ тэг тайзан дээр бит хоёр ингээ суугаад юм яриад байж ах байсан. Харин тий. Тайзан дээр байх юм аа. Тийм байна те. Тийм байна. Тэг надад би тэгээд тэр нь дахиж playtime би явахгүй байна гэдэг одоо. Би одоо яг шийдээ гэж бодож байна. Жил болгон л ингэ шийдэг гэдэг нас. Үгүй би ямааргүй байна яг тарааж. Гэтэ би явбал би яг ажиллаар явъя гэж би бодсон. Яг chalk paint-ийн тий workshop-ыг хийж мэдсэн тий ингээд зүгээр сүүлийн дугаар дээр баахан хүн муулаад. Яа тийм окей ингээ бид хоёр подкаст хийгээ болж байгаа учраас бүх дургуун хүмүүсээ хэлье. Тэгээд за. Тэгээд темагаа тэгээд playtime чиний хувьд ямар болсон бэ? Хоёул playtime-ыг ерөөсөө яриаггүй лөө. Ерөөсөө яриаггүй шүү дээ. Харин 7 сар ерөөсөө подкаст хийх болохоор. За тийм байна. Тэгвэл playtime гоё л хэлсэн шүү дээ. Энэ жил бол надад амар гоё фан байсан. Би анх удаа playtime-аас юу авч үзсэн? Майхан авч үзсэн. Нөгөө гоё л clamping гэдэг байдаг шүү дээ. Yes. Тийм үү? Чи тэгээ намайг invite хийхгүй яасан? Чи чин амар нэг би өдөр болгоо ирж очиж буцсан. Sorry хүмүүстэй байсан болохоор чи тэгээд өөр хүмүүстэй хонох байсан уу? Би хонохгүй байхсан л та зүгээр л манай майхнаар ороод гараарай гэсэн бол би ороод гарах байсан. Майхан бол өөрөө тийм амар супер юм бол байхгүй. Гэхдээ зүгээр өөртөөхөө майханд хонсноос бол хамаагүй тухтай юм билээ. Им хийлдэг ортой. Тэгээ 3 ортыг нь авсан. Нэг нь юм том, 2 жижигтэй. Тэгээ дандаа таагаар байсан юм байна тий. Тийм, манай одоо компанийн байсан билгээ.
Түшиг. Тэгээ би Гэхдээ анир хин хоёр байсан одноо байгаагүй. Анир одноо хоёр байсан. Гэхдээ хоноогүй. Тийм. Тэгээд компаниараа бид хэд чинь нөгөө юу хийгээд Рокиг хийсэн. Эм банкнд дахин жоохон одоо юу гэдэг сэргээх ажилласан. Тэгээд түшигийн нэг ой байгаа штэ манай зочноор орсон. Анука Нимайд нэрийн Heritage гэр барьсан. Тэр гэрийг болохоор бид хэд бэлгээ Эм банк дээрээс нь зурсан. Үгүй бүр тусдаа гэр барьсан. Тусдаа Эм банкны нэг ойролцоо нэг гэр байсан тий. Тэр чин Рок. Эм банкны яг хажууд байгаа 3 гэр бол бас нэг гэр. Гэхдээ яг юм тусдаа жижигхэн гэр бас хийсэн. Модон гэр. Тэгээд айгүй их ажилтай байсан учраас ингээ байнга ирж буцах айгүй төвхтэй гэж үзээд компаниасаа майхаа авч үзээ. Тэгээд бараг очтгүй юм бэлээ. Яг шөнө унтах гэж л очсон. Nice. Гоё. Тийм. Тэгээд тэгэж чамайг нэг залуутай яваад байсан ингээл нэг хүн хийлээд байлаа. Хийлээ. Номи нэг залуутай л яваад ах юм. Найз залууны юм уу гэдээ асуудсан хгүй. Тэгээ ямар залуутай яваад байгаа юм шиг. Бодка юу? Чи бодкатай явж ирсэн юм. Биш ээ, бодка тэгж асуусан уу? Яг надаас тэгж бодка өөрөө асуусан. Тэг бодка юм бол би одоо хяасан юм юу санахгүй байна. Тэгээ хамт явжсэн бэлгээ байсан юм уу? Бэлгээ л байсан шүү дээ. Хөөхий тэгээд. Бэлгээ тэгээд хөөхий юу яасан бэ тэгвэл жоохон харталтуулсан байна тэгж. Яг бэлгээг дагуулаа яхад хөөхөө. Андуурч болно зөвшөөрлөө. Тийм тэгээд тэгсэн. Тэгээд за тийм ямарсан надад playtime гэдэгтэй юу байсан? Би чинь 5 дахьад очсон, хагас сайнд очсон, бүтэн сайнд очсон. Бүтэн сайнд ч юм болоо. Үгүй. 5 дахьад очсон, хагас сайнд очсон юм байна. Тийм. Чи юу ирж очсон, ирж буцсан. Ерөөсөө ирж буцсан тэгээд. It was very painful. Ирж буцсан хэцүү байсан заяа. Тэг би эрэхтэй нэг 5-ын үед ирээл 5-ын үед гэрсэн өмнөх өдөр нь 5 дахьад заяа. Тэг хагасанд би яг л цагтаа амжиж ирсэн шүү дээ. Яг 15 цагт хэдэн цагт ирлээ? Манай подкаст ч аа. Тэгсэн шүү дээ. Би яг цагтаа л амжиж ирсэн. Тэрнээс өмнө болж чадахгүй юм лээ. 15 цаг. Тийм, таксигаар явсан би бүр. Тиймээ нэг очичвол уг амарл юм бэлээ. Нааш цаашаа явахгүй. Тийм. Гэтэ амар үнэтэй тусд юм бэлээ. Юм мэдэх гэж. Ус солгоноо худалдаж аваад гарч аягүй хэцүү л бэл. Тийм, ер нь тийм байсан. Тэгээд би чинь миний хувьд Kings of Convenience дахиад үзэх аягүй гоё байсан. Kings амар гоё байсан. Өстой гоё байсан. Бүр олон үзэгчтэй байхдаа бүр гоё эдлээ тийм лээ. Бүр амар ингээд соло молоогоо бүр ингээд удаан ингэж явж маваал те. Бүр ингээд үзэгчдийг ямар ч гоё энтертейн хийдгийн тийм. Цаг агаар тэр үед бүр амар гоё болсон байсан. Тийм, бүр нар мар бүр арталт нь ямар ч гоё харагдтiin. Амар гоё байсан. Kings of Convenience хамгийн гоё байсан миний хувьд тийм. Hugo бас амар гоё байсан. Hugo бас айгүй гоё байсан. Тийм. Ер нь яг тэр хайлайт нүү хамтлагууд бол бүгдээрээ л гоё байсан. Чи юугаа үзег юм уу? Дайва үзсэн. Stereolab-ыг бас холоос харж байгаа. Тэгээ заа явъя явцсан л та. Молч тамаг нэр үзег юм. Би чинь 4-р очиагүй болохоор молчоо тамаагаа үзэж чадаагүй. Амар гоё юм бэл шүү дээ. Бас гоё ах уу угаасаа. Амар сонирхолтой хүмүүс үлээ. Би бас бусад дуунуудыг нь мэдгүй. Тэгээ бусад дуунууд нь бас амар таалагдсан. Гоё амтлаг байлаа. Би яа чинь залуу хүмүүс гэж утсан чинь амар хөгшөн. Тэгээ ахнар байлээ. Тийм ахнар тийм. Тийм тийсэн. Тэгээ Hugo амар гоёсэн. Цагаагаар бас амар гоёсэн. Гэтэ хамтлагууд Энжи бас амар гоёсэн шүү дээ. Энжи гоёсэн. Би штэ. Би тэг хагасан өдөр нь би гоё мейкап хийлгүүлээ гэж бодоод би студио 78 л очсон байхгүй юу? Playtime дээр шүү дээ. Тийм. Тэгээд би гоё мейкап хийлгүүлсэн байхгүй юу? Тэгээд тэр маань бараг нэг 3 цаг болсон юм болов. Мейкап нь өөрөө юу? Хүлээх нь 2 цаг хагас юм болов. Би Тэндээ амар удаан хүлээсэн. Тэг би тэр цагаа ботхоор ингээд fuck it би зүгээр л
Өөр юм хийж идэг гэж би одоо боддог. Тэг би будуулсандаа бол хизэж хамсаагүй. Будалт нь бол амар гоёлсан. Студия 78-ын сумка 78 гэдэг эмхтэйдийн тэр бол амар гоё боддог. Бүр амар гоё боддог. Тэгээ би хагас өдөр бол амар хөөрхөн гоё байсан. Тийм будуулсан байсан учраас гш. Тэгтээ би наваа будаад дуусахад 5 харанхуй болсон байсан. Яа. Тэгээ миний бодуулах гал. Тэгээ миний энэ жилийн play time ер нь жоохон тийм fail байсан. Тэгээ зүр time management-ийн асуудал юм шүү. Би бүр хинтэж тааралтаагүй. Нэр ингэсэн би бүр хинтэж тааралтаагүй. Би ангийнхаа 10 жилийн ангийнхаа 2 охинтой хамт явж исэн. Би Синдэртэй хоёлаа тааралцсан шүү дээ. Хоёлаа юунд randomly зогсчихсан чи тааралтай байсан. Би ингээд ямар ингээд зогсоол гэжсэн чи манай мерчийг хариуцж байгаа охин хажууд ирээд Синдэрхчээ тэгээд ингээд тэгсэн чи аргасаа харсан чи номи ингээд ар зүгээр ингээд зогсож идэв. Би тэгээд амар гайхаад what гээл тэгэл тийм юм болсон. Би номитой тэгж тааралцсан. Би өөр нь ерөөсөө хүнтэй тааралтаагүй. Тийм хүмүүс ингээд сонсогч нартаа тааралцсан амар хөөрх ингээд зураг авахлаа гэж ирдэг байхгүй. Тэнгүүд би ингээд амар санаа зовоод окей. Яа. Зураг авах мутаа зүгээр ингээд юу ч болоогүй биш ингээд явшаад. Тэгэхгүй бол ингээд амар их хүн байсан. Амар их залуу хүмүүс байсан. Бүр ингээд бүр амар их юм 20-21-тэй хүмүүс амар их байсан тий. Тэгэл яг л гоё фестивал. Тэгэл ингээд би ингээд хүмүүст зураг мөрхөө ингээд ахуулгангууд ингээд надлуу яг энэ одоо хийн гэсэн байдалтай хараад гар би бүр за явааштай гэж. Тэгэхээр ингээ босод юмнууд руу ерөөсөө очиж үзээгүй юм уу? Би чинь банкыг би янз бүрийн тийм л ерөөсөө очиж чадаагүй. Би юу ингээ тойроод бүгдийг нь харсан. банкыг харсан. банкийн хажууд тасан рокийг харсан. Яг хажуугаар ингээ явж байгаа шүү дээ. банк руу орж power bank авсан. Тийм тэгэл Coca-Cola харсан. Тэгснээ ингээ main stage болсон. Тэгснээ food court-уудын бүгдийг нь харсан. Тийм food court-оос чинь юу авч илээ нөгөө онигири л авч идэдсэн да би. Онигири л хийжсэн. Тэгээд би өөр би баг гэдэггүй. Алкогол бас ерөөсөө уугаагүй. Ерөөсөө би энэ жил би ер нь алкогол ерөөсөө уугаагүй. Би дандаа эрүүл явж байсан. Эрүүл гэх юм уу тэгээд өмнө ч нэг амар sober явж байсан. Дандаа sober явсан. Тэгэл sober явж чадаа тэгэл хүмүүсийг хараад анзаараад гэл ингээл тэгэл нөгөө юуг харсан. Ямар юм зардаг маркетуудыг нь харсан гоёсан. Ер нь тэгээд тойрол бүгдийг нь харсан да. Тийм кампинг зоонууд нь бас айгуу гоё юм бил. Ер нь хоноход айгуу гоё л харагдсан. Эхний 4 дахь өдөр бүр амар гоё байсан шүү дээ. Бараг хүн байхгүй айгуу гоё байсан гэсэн тий. Тийм тэгэл амар сэлүүхэн юмнууд нь гоё цэвэрхэн шинээрээ. Тэгэл 5 дахьд жоохон хүмүүс өдөр нь бол бас хаваасан л байсан. Тэгэл орой тийшээ 5 дахь өдөр Kings болов. Тий, 5 дахь өдөр. Тийм, Kings дээр нэлээд хүмүүс нэмэгдээл. Тэгэл хагасааны орой chaos бүр. Chaos байсан тий. Амар хүнтэй болсон байсан. Нэг бүр ингээд хагасаанд бүр Coca-Cola-гийн stage дээр бүр ингээд Trishna дуулжсэн байхгүй. Би тэгээ Coca-Cola-аас power bank-а буцааж өгөхгүй. Power bank-ийн хооронд л амьдэрсэн нэрэ. Тэг power bank-а буцааж өгөхөд ингээд power bank-а буцааж хийчихэл ингээл гарч ирсэн Trishna дуулжсэн байхгүй. Тэгэл ингээд нөгөө яг тайзны урдаас хүмүүсийг харж байгаа. Би ингээд тайзны энчнээс нь ингээд явж байгаа бүх хүмүүсийг харж байгаа байхгүй. Хүмүүс амар дуулт юм билээ Trishna-г заа бүр ингээд дагч дуулж малаа. Тэгснэ ингээд жоохон юм нэг 9 мөс 8 амтай хүүхдүүд за дагаа дуулж мөс ямар хүүхдээ илээ дуун нэг юм сонь хүүхдээ тэр мэрийг дагаж дуулсан жоохон хүүхд ингэж за би бүр вау би тэнцэж амар ив ирүүлэх хүн байгаа штэ тэгэл тэр бороо чи ирүүл явж байгаа. Тэгснэ ингээд Alicia Keys нөгөө New York гэдэг дуу байдаг штэ тэрний бичлэгийг харсан уу? Хараагүй. Тэгснэ тэрний дуун дээр ингээд амар олон монгол хүмүүсээ бүгд тэр ингээд New York гэж дуулсан. За тэр бүр амар фан яасан. Ягаад ч юм ингээд бид нар ингээд Улаанбаатарт хэрнээ ингээд хүн болгон ингээд тэр дууг амарлаа. New York country юу яасан юу concrete jungle concrete jungle юу яасан ч лээ те. Йоо тэр мөрнийг бүр амар дуулт юм байна монголчууд. За бүр ингээд тэр мөрийг бичлэгийг харсан чинь яа тэгэл амар их тийм амар хүн байсан. Ер нь бол хагасанд л амар хүнтэйсэн. Амар хүнтэйсэн. За би
би ингээ явах цаг болчихжээ. Явах цаг боллоо. Би явмаар байна гэж тэ. Намайг тэг Бата энэ жил надтай хамт яваагүй. Бата уусаа өөр хаслууд ажлуудтай байсан 5 дахь хасаанд нь. Тэгээд нь ерөөсөө яваагүй. Тэгснэ намайг хасаанд нэрж авсан. Тэгээд цаа чинь ал болцсон билээ. Хизээч дахиж явхааргүй юм билээ. Би бас явахгүй байна оо гэсэн гэж. Яа. Хамтлаг нь л чухал санагдаж байна да. Тийм хамтлаг нь л чухал юм шиг санагдаж. Тэрнээс бусад experience-үүдээ бол ингээд олон жил явчихаар чинь үзэж байгаа шүү дээ. Гоё тий ууж тасарч үзлээ. Бороонд норж үзлээ. Юмаа хайж үзлээ. Гоё шинжин шоудаж үзлээ. Үр цайтаа шоудаж үзлээ. Тэрий чинь жил болгонд автахч бас нэг тийм юу гоё шинэ experience биш болчоор юу юм бэлээ. Гэтэ Hugo, Kings of Convenience, Molche Dama эдрийг үзэх бол амар new experience байгаа байхгүй тэд нар. Тэгэхээр хөгжим нь надад илүү чухал. Одоо хэрвээ радио хийх юм бол би үзье гэж бодож байна. Бүр хаа байсан радио хэдүү пэ. Яг эсвэл одоо Warpaint ч юм уу. Жохон доошлуулах хэрэгтэй хаа. Арайч радио хэдийг барахгүй хаа. Sunset Roller Coaster дахиж ирвэл би бас яа гэж бодож байна. Одоо тийм Аз хамтлаг сонсмоор байна би. Үгүй тэгтээ тэр нөгөө бас нэг Аз хамтлаг байсан бохгүй юу? Punk rock Аз хамтлаг заяа. Тэгснээ хаанхайх вүлээ? Тайваных билүү? Вьетнамын хөлөө? Тийм энэ жил байсан. Тэгээд нэр Hi-Fi Radio Snamis гэсэн тайзан дээрээс авахгүй юу? Тэр шин тайзан. Тэр амар гоё тайзан. Тэр хар ямаар бүрцэн хүн биз дээ. Аггүй тэр чин Grove. Hi-Fi Radio-гийн өөрсдийн тайзсан байхгүй юу? Яг бас Валдо шиг тэрэн дотор ингээд нэг punk rock хамтлаг байсан байхгүй юу? Аазууд заяа. Тэгснээ бүр ингээд тэр амар гоё stage байсан. Тэр тэгснээ ингээд дандаа шинэ хамтлууд байсан тэр. Тэгээд тэрэн дээр тэр хамтлаг бүр ингээд урд нь нэг хүн байхгүй байхад л ингээд бүр ингээд амар цоглог заа бүр ингээд бүгдээр ингэжсэн хамт зэрэг ингээд заа бүр ингээд бүр тайзны тэр юу нэ амарлаг тэгснээ ингээд хитгэн хүн багт hey you guys you like it ингээд заа бүр тэгээд нөгөө хитэн хүмүүс нээ гэж гэж баясаал нэг ингээд тэгээд би тэрнийг харчаад вау юм үзэж байхгүй. Тэгтээ тэр хамтлагийнх нь өөрснийх нь тэр vibe нь амар гоёсэн. Амар цоглог бүр ингээ хүмүүс бүр өөрснөө шууд ингээ цоглоод болж хэлж мэлээл. Grove бүр амар гоёсэн. Grove дээр би нэг DJ охин харсан. Тэр тэгсэн чи хятад DJ охин байсан юм билээ. Хятад юм уу? Ямар ч нэг Аз заяа нэг юм том малгай өмссөн. Тэгээд тэрнийг дараа нь би YouTube-ээс орж харсан чи тэг би дараа нь нэрийг нь хайсан байхгүй. Bizig AI гэдэг нэртэй. Тэр бүр амар гоёо. So good. Grove ч нь болохоор илүү DJ талдаа DJ нэрсэн даа. Тэр тэг гэрэлтүүл амар гоёсэн. Гэрэл мэрлэн амар. Тэг тэр айгу энгийн хийцлэлтэй хийсэн байлээ шүү дээ. Зур каркас босгонгуудаа, энгийн каркас босгонгуудаа нөгөө хар юм тариан талбаан дээр дэвсдэг. Тийм. Тааран хол ингээд татчихгууд ийм гэр шиг болцсон хэлбэртэй болцсон. Тэгээ тэр нь надад амар төр архитектур сонирхолтой санагдсан шүү. Тэр өстой гоё тайзуул нь амар гоёсэн тэр харин тий. Тэг яг vibe-ндаа ч гэсэн амар таарж байгаа юм санагдсан нэг юм. Гэрэл мэрэл асгарч соноор идэм бэл жоохон нэвт харагддаг болохоор. Тий нэвт харагддаг болохоор тий. Тэр гоёсэн. Тэр өстой гоёсэн. Тэг бункер руу би нэг бункер байсан уу? Байсан шүү дээ. Нэг юм хальт маркетны тишээч байлуу. Жоохон хол. Тий ингээд айгүй юм яг юм дээгүүр юм гурвалжин юм дээвэртэй тэгснэ ингээд дотроо ингээд орчдөг. Тим стейж байсан. Би 2 стейжээс огт ороогүй. Бункер тэг наагалгац би нэг ч ороогүй. Нааглын хацлуу би бас орсон. Би бүгдэн лөө н орж юу н ямар байна? Vibe-ыг check хийсэн. Тэгээ чи I checked the vibe there гэж. Тэгээ нааглын хацаастай ч үгүй ялаа. Гэтэ Grove-ыг миний хувьд гүцэхгүй гэж бодсон. Харин ингээд ижилхэн vibe-тай хоёр тайзтай болчихж байгаа юм биш үү? Grove гэхдээ бүр амар электро биш шүү дээ. Тий, нааглын хац чинь бүр амар электро, бүр амар тийм дүнц гэх тийм бас баггүй. Тэгээ Bizig AI гэдэг DJ охин бол амар гоёсэн тэр бүр. Тэгээд YouTube дээр нэг юу н байгаа. DJ set нагаа тэрнийг үзээд машин дотроо ингээд тий чангалаад ингээд авах юм бол амар гоё юм бэл. Хүй одко манай Playtime видео хайцсан бэ. Одоо оруулж л та. Одоо яг одоо манайхаа Откогийн бичсэн видеог үзцгээе. За поз өсөлөөрэй. За. You were cute.
камераараа батсан. Юу л яах вэ? За одоо нөгөө тал руугаа. Хив юм шүү. Яа арсан энэ борн би аа. Яг зөв. Юу яг манай ой гадна шаасаас нөө. Ой яасан специ камертай байна. За. Зүгээр Монгол бүсгнүүд байсан байна. Чиний камера ах юм уу? Oh, this is our idea. Яа. Би дандаа бичлэг хийдэг байгаа шүү дээ. Бидний ноос тулаа. Оо ямар гоё камера. Вау. За. За тэгээд playtime-ийн видео маань таалагдсан гэж найж байна. Байхгүй байвал яах юм бэ? За Окей. Тэгээд за playtime болчихж байгаа. Тэгээд наад сар болж байна. Тэгэхээр 7 сарын. Тэгсэн тэгээд юу болсон? Тэгээ миний хувьд бол playtime юм байсан. Миний хувьд яа тэгэхээр би сүүлийн бараг 3 жил 4 жил би дандаа playtime-тай ойрхон хонож байсан болохоор амар гоёсэн бохгүй. Би надад амар гоёсэн бохгүй. Би ингээд орж гараал тий ингээл байдаг гэсэн чинь сая энэ жил бол би амар холоос очсон. Тэгээд буцаахтай амар хоол буудсан. Тэгээд амар ядарсан. Миний хувьд бол тийм байлаа. Тэгэхээр би тааралдмаар байсан хүмүүс тэгээ би тааралтаагүй. Зөвлөгөө бол ойрхон байрлах хэрэгтэй. Эсвэл олон байрлал илүү гоё experience. Илүү гоё юм байна лээ. Би бол энийг бол одоо би өөрийн туршлагаас хэлж байна. За тэгээд дараа нь наадам болсон шүү дээ манайха. 7 сарын өнөөдөр чинь 7 сарын 30 юм байна. За тийм тэгээд наадам яг 5 дахь өдөр гоё podcast юу playtime болсон шүү дээ. Наадмаар юу исэн чи? Наадмаар гэртээсэн. Би анх удаа наадмын хаалт үзэж үзсэн. Гэхдээ чи нэрээ наадмын зурнууд оролцсон байсан тий? Зүгээр гэртээ байжсэн чи харин одноо над тикет олцчлаа гэд хамт үзэхгүйгээд. Вау. Тэгэлтэй ерөөсөө үзэж үзээгүй штт гээд. Тэгээд наадмын нөгөө хамгийн сүүлийн өдөр чинь нөгөө мянган бөхчин барилдаад нөгөө сүүлийн хитэн бүхэнд нь барилдаг штт. 2 3 юу гэдүүлээ. Oh my god. Даваа? Тийм даваа. Үгүй нэл өөр үгээд сүүлийн даваа. Сүүлийн даваа гэдэг үлээ. Даваа штэ. Нэгдүгээр даваа, хоёрдугаар сүүлийн барилтаа. Барилтаа даваа. Даваа штэ. Биш байна. Нэгдүгээр даваа, хоёрдугаар даваа, гуравдугаар даваа гэдэг үстэй. Ямар сонин. 7-гийн даваа, 8-ийн даваа, 9-ийн даваа. Нэгдүгээр биш. 1-ийн даваа. 1-ийн даваа. Йоо, амар сонин. Амны хайрцаг нэг болохгүй байсан. Тийм, 1-ийн даваа. 7-8-ийн давааг үзээд. Тэ нөгөө физикал зуугийн орхон баяр чи аврагуулсан шүү дээ. За тийм. Тэрийг лайв үзээд бас гоё юм билш бүх үзгээр.
Яг угаасаа өөр үзэх юм байхгүй учраас яг хүчээр үзэж байгаа. Чамд харагч хаана суусан? Би зүүн талд нь суусан. Тэгээ яг харагддаг хэсэг асуудаг юм. Ер нь тал талаас нь харагддаг юм уу бүх барилж байгаа юм. Үгүй юм билээ. Харин тийм бах тий. Тий амар муу харагддаг юм билээ. Дэлгэцүүдийнх нь байршил тэр бүхний барилданд гардаг юм. Гардаг. Гэхдээ дэлгэцийнх нь байршил өөрөө айгуу жоохон awkward юм билээ. Яг ингээд дугуй юм хэлбэр байгаа шүү дээ. Юм доноод хэлбэр. Би энд сууж байгаа заяа. Би энд сууж байгаа. Яа ингээд дэлгэцэн нь шүү дээ тий. Энд байхаар энд харж байгаа хүн энд дэлгэц айгу муу харагддаг юм лээ. Тэнгүүд энд ингээд голд нь бөхөө барилдчихж байгаа шүү дээ. Тэнгүү хоёр талд нь ийм асруу тавьчт юм байна. Тий асруу дагаад зү тий. Тэнгүүд би асрын цаанаа бол харахгүй шүү дээ. Харагдахгүй. Гэхдээ ингээд завсгаар нь ингээд ийм жижиг нь харагдаж орхон биш ийм жижиг юм лээ. Тэгэл яг ингээд хараад дэлгэцэн хараа тий хүмүүс яадаг гэж. Нөгөө шууд нэвтрүүлэг явж байгаа шүү дээ. Тэрийг ингээд тавьчихсан заяа. Харагдахгүй байгаа учраас шууд нэвтрүүлэг тавиад тэгээд лайв реакшн хийж байгаа гэх юм уу. Тэгж үзт юм байлаа. Ингээд эндээсээ амар HD ойрхоноос барилдаанаа харангуудаа унангууд нь гэдэг эндээ ингээд ойрлдог. Тийм interesting байсан. Гэхдээ гоё юм байлээ. Би бас тэндээс ямар инспирэшн авсан бэ гэхээр наадмыг илүү гоё зохион байгуулж болох юм байна гэж бодсон. Би ингэж бодоод байгаа хгүй. Одоо ингээд манай стадион байгаа штэ. Гадуур нэмээд юугааны дахиад нэмчмээр санагдаад байгаа хгүй. Гадуур нь дахиад нэмээд ингээд судал одоо юу гэмтэй. Би одоо ингээд дахиад ингэж юм босгоод тэгээ тэр нь ингээд одоо байгаа судлаасаа дахиад үргэлжлээ дээшээ ингээд явцсан. Тэгээ дээгүүр нь ингээд ийм дээвэр хийгээд дээврээсээ ийм гоё том дэлгэцүүд ингээд унаагааж тий ингээд. Тэгээ саяны хөл бөмбөгийг хараа өстө та нар ямар байна? Хөл бөмбөг is crazy. Тийм тэр шиг ингээд гоё том дэлгэц мэлгэцтэй. Тэгээд нээлт мэлтийнх нь тэр нөгөө үйл явцыг ингээд гоё том дэлгэцээр нь бас ингээд давхар ингээд тэр сууж байгаа хүмүүст харагдахаар ингэж гоё хийвэл аюу гоё юм шиг санагдсан. Яг тэр сууж байгаа яг одоо ингэж манай стадионы дээгүүр ингэж суугаад ингэж дээш ингэж суугаа явдсан шүү дээ. Тэр нь үргэлжлээд яг дахиад нэмээд ингэ үргэлжлээд суудсан. Тийм юм нэмжмээр байгаа байхгүй яг тэгээ давхар нэмж болно өстэй одоо яг одоо барилгаан гадна талаар давхар дахиад нэг юм явчихна гэсэн. Би бол тийч зөндөө талбай байгаа юм чинь болно гэж бодод байгаа байхгүй. Тэнд чинь ингээд хүмүүс очрлож орж байгаа. 0 байгаа. Тэгэхээр яг уу дахиад хаалхан доогоороо дахиад 0-тоо олгоод дахиад нэмэж очрлох нөгөө юугээ нэмэл тэгэл хангалттай би бол зай байхгүй гэж бодож байна. Хангалт. Тэгээ дундуур нь ингээд шаттай дээшээ ингээд явдаг тим юм нэмэл шатаараа тэгэл доошоо ингээд. Би бол тэндээс бүр зайлуул гэж гэдэг. Тийм. Бүр хотоос гарах хэрэгтэй юм шиг санагдсан. Аараа шиг болох хэрэгтэй юм байна гэж би бодсон наадмыг. Яг ингээд амар олон активититэй. Аараа тийм олон активититэй. Тэгээ миний ойлгосноо би аараа явж үзээгүүлтэй. Гэтэ аарыг чи өөрөө стадионд болд юм байна. Гэхдээ гадуур нь амар их активити байдаг гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тийм байж болон чиний ID яг гэтээ тэр барилгыг томруулах биш зүгээр илүү томыг өөр газар хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд бөөндөө наадмалж байгаа хүмүүс тийшээ явна эцтэй гэж тий. Гэтээ амар гоё байсан. Тэгээ манай би чинь тэр хавьд амьдардаг болохоор нөгөө тэр хавийнхаа машинуудыг нөгөө нэг заавал сөөхөөсөө оршин суугч гэдэг нөгөө нэг бичгээ авах хэвээр. Тэгээ оршин суугч гэдэг бичиггүй болол машинтайгаа тийшээ орж болохгүй болчихдог байхгүй юу? Тийм байлээ. Такси барихад айгүй хэцүү байсан. Ер нь баригдахгүй байлээ. Би биш тий наадмын яг өмнөх 5 дахь өдөр нь заяа 5 дахьт чинь 10 байсан баха. 10 байсан. 7 сарын 10 байсан. 7 сарын 10-нд би нөгөө нэг лагерийнхаа байшинг цэвэрлүүлэх гээд хэдэн хүн дуудсан байсан байхгүй юу? 4 хүн дуудсан байсан. 4 ихч нар дуудсан. Тэгээ тэр 4 ихч нартайгаа нийлээд тэр чинь 2 давхар болохоор би тэгээ тэрний ганцаараа цэвэрлж чадахгүй тэгээд наадмын амралт гэд ерөн зундаа цаашдаа тэнчний хөөхтөстэйгээ бай гэр бүлээрээ тэнчнээ бай гэж бодоод тэрнийг нэг сайн цэвэрлүүлчих гэж бодоод тэг би 10-ны өдөр заяа ингээ гараа явсан байхгүй гэрээсээ машинтайгаа тэгээ машинд явчихсан гинт лагерийнхаа төлхөөрийг марцсан биз дээ гэд би буцаад явсан чинь намайг оролдгоо заа нөгөө цагтаа нар чинь үгүй хаа би энд бэд юм а би ялаач амьдртин гэсэн чинь үгүй бичиг байхгүй бол орохгүй гэл тэгэл би шууд ингээл паниктаал нөгөө хүмүүс нь ирцэн хүлээгээд би тэгээд машинаа нэг бензин колонкон дээр юу хаанах юм бензин нөгөө нэг гүрний доор нэг бензины колонкод хурд хоороолын тент нэг бензин колонко гэдэг. Тинчээ Петровисны хажуудаа нэг хуучин гурвалжин байшин тий. Тинчээ машина тавьчаа тэгээд тинчнээс хаан уулын юм арт хүртэл гүйсэн шүү дээ. Хар хурдаараа за.
Би ингээ бахардаад ингээ шүлс мөс гоожоо замдаа нөгөө шүлс мөсээ хаяад за нөгөө нэг соёлтой иргэн байна. Тэгсэн заяа. Ингээ би бүр тэгэж гүүгээ заа бүр бахардаад үхгээ. Тэгээд эхэндээ жоохон тийчээснэ тэгээ сүултээ ингээ сураад би амьсгааныхаа учрыг олгоо заяа. Марафонд гүцээ би. Тийм би ингээ за нэг тэгээд тэнчэнээс тэр хүртэл чинь нэг 6-7 км наашаа цаашаа буцаад 6-7 км болчихж байгаа байхгүй. Бүтэн марафонд гүцсэн. Тийм тэгээд ингээд хүмүүс хүлээж байгаа юм чинь ингээд нөгөө их чинь залгаал байдаг. Үгүй би их чинь очиж гэснээр тийч гүүгээ штэ. Ингээд амар хурдангуусаа түлхүүрээ авснаа тэгээд буцааж дахиж ингээд гүүгээ тэгээд гүүсэн чинь ингээд би өөрийнхөө амьсгаад ингээд учрыг ойлгоцсон заяа. Зүгээр ингээд гүүгээд хэлсэн шүү. Зүгээр нөгөө бахартаадсэн хүн чинь байхгүй. Би зүгээр гэж байгаа. Би тэгээд зүгээр ингээд гүүн гэдэг чинь энэ юм биш үү? Oh my god. Чи тэг гүд гүлчаач. Strava. Тэгээд би заяа. Тэгээд тэр чинь өглөөний нөгөө нэг 7 цаг байсан байхгүй. Би өглөө эртхэн эхлэе гэж бодоод өглөөний 7 цагт айлгүйшээ нөгөө цагдаа нар манар шиг ингээд гараад ирсэн байсан за амар тэнэг. Тэгээд би буцаад ингэж гүгээ. Маа би чинь энэ байна гэж нэг ахлаа. Цагтаалгаа тэгсээ буцаад машинаа бариад явсан шүү дээ. Тэгээд би яг гүүж өн болох юм биш те гэж би бодсон. Чамд таалагдсан уу? Надад амар таалагдсан. Би юм ингээд гүмээр санагдаад дууссан ингээд. Гүүчээч. Тэг би ичээд байна. Хинээс? Мэдхгүй. Хүүхэнтэй тарчлаа гэж. Гүүжсэн. Таньмаас шигш. Гоё юм шээ. Харин гоё бахархалтай юм биш үү? Тийм тэгээд ингээд лайфстайл. Амар юм юу юм бэл яг ингээд эхэндээ амар хэцүү байж байгаа сүултээ ингээд уучраа болоод ингээд амьсгаан амар гоё болоод ингээд гоё хэлчихсэн юм бэл. Тэр бол ингээд амьдрал чамайг гүйлгсэн биш үү? Тэгээ намайг гүйлгсэн. Наадам чамайг гүйлгсэн. Наадмаар тэгээ гүйсэн. Тэгээ наадмаар би бас Wimbledon утсан. Миний наадам аяга гоё байсан. Би Svervig маш их дэмжсэн. Гэхдээ Яник Синерт дахин хожигдсан. Үгүй хин түлээ. Тийм шүү дээ. Тийм Яник Синерт хожигдсан тийм. Don't know that people. Тийм. Миний Sverv тийм Roland Garros дээр хоцсон. Тэгтээ Wimbledon дээр 2 дугаар байранд орсон. Тэгээд тийм байсан. Тэгээд хөлбөмбөг болсон. Хөлбөмбөг болж исэн тий. Дэлхийн аврагтай. Хөлбөмбөгийн дэлхийн аврагтай, Wimbledonтай, Орхон баяртай тийм л наадам боллоо. Яа, тэгээд Орхон баяр авраг авсан чинь баахан шуугсан тий эхнэрийнхэн талаар. Тийм, эхнэрийнхэн талаар маш их шуугсан. Би бол тэрийг бас мэдгүй. Мэдгүй амар юм харагдаад байсан. Тэгээ би зүгээр ингээд скиплээ явцсан. Гэтэ мэдгүй нэг нүрс мөрстэй холбоотой юм байсан уу юу? Тийм. Is it true? Тэгээ нүрсний компанитай нь бол үнэн л юм шиг байлаа. Гэхдээ яг тийм хэрэг харигт холбогдсон хэсэг дээр бол сайн мэдэхгүй байна. Тэрэн дээр яг тийм шалгагдсан л юм байна л гэж би ойлгосон шүү дээ. Нүрсний хулгайлсан шүү дээ. Тэр үеэр нүрс гаргасан юм уу да? Гэхдээ яг тийм хулгайн нүрсээс юм уу, жинхэнэ нүрсээс юм уу? Жинхэнэ нүрс лигэл нүрсээс юм уу мэдэхгүй. Тэгээ би бас лавшруулж бол судлаагүй. Гэтэ apparently they are very rich. Тэгж л ойлгосон шүү дээ. Хэцүү маа. Тэгээд би ингээд өдөр алга ингээд ер нь тэгтээ ингээд Орхон баяраас хойш ингээд өдөр алга ингээд ямар нэг хин нэгэн инфлюенсер, хин нэгэн комедиан, хин нэгэн олонний танилыг ингээд сошиал дээр юу болж байгааг би харж байна. Хануу бас дараа нь ингээд Хануугийн юм бас ингээд бас их шуугсан. Тэр бас амар сонирхолтой юм болсон тий. Сонирхолтой биш ээ. Crazy. Тэр бүр crazy. Тэгэл тэр нэг подкаст, Санжаагийн подкаст үлээ. Биш Urban Talk штэ, Urban Talk. Та нар юу яагаад Urban Talk үзээд байгаа юм бэ? Миний нууц үзэлтэй. Тэр би тэндээс юу гэж бодсон. Энэ нь бол хоёлаа ингээд энэ 7 жил бас олон долоо юм барьж байхдаа бас ингэж канселдуулахар юм бол яриаг нь ямар ашигтай хин нэгэн ухаад төгчөөд гараад ирэх юм бэл үү? Хараа нөө. Хангалттай од биш болохоор бас хин тоогоогүй. Үгүй хинч тоогоо. Харин тийм хангалттай тийм тэгээ бодоо бидний нууцын тэрмэр гэж ингэж мэнхэргүй No болохоор. one cares л ахalta тий. Тэгээ тийм бас яана
бас л амар байна шүү гэж бодсон. Тэр гэхдээ надад амар тэнэг санагцаа. Яг тэр бичлэгийг харсан чинь тэр нэг хажуудан суужсэн залуу хануу ах тэдэн жилийн өмнө тэдэн охин олоо тэгээд тэр нь тов тим юм тоглуулна гэж ярьсан штэ гэж хэлсэн байгаа байхгүй юу? Тэрний хануу яг өөрөө хэлээг байсан штэ. Тэгснээ хануу дараа нь үгүй тэр чинь тэгээ олон жилийн өмнө баг тэгээд ингэж хальт тэгэж ярьсан марсан гэл тэгэж залруулсан байгаа байхгүй. Тэгсэн чинь тэрнийг амар шууд ингэж яг хөө миний бодлоор хүмүүсийн уурлаад байгаа юм нь тэнд байгаа хинэнч хүүшээ юу яриад байгаа юм ингэж болохгүй штэ гэж яриаггүй. Тэнд байгаа уянга баа штэ. Яг хоо ганц эмэгтэй нь болохоор бас өөрөө тэгээ тайлбар хийсэн мэлээ хөрхий би тэгээ ганц эмэгтэй тэр олон эрхчүүдийн дунд юу ингэж ярьж чадаагүй гэд өөрөө хөрхий тайлбар хийсэн байсан. Тэгээ тэр ингээд тэгэж яриад тэгээ тэр яриаг ингээ хүмүүс үргэлжлүүлээ юу ч болоогүй юм шиг үргэлжлүүлж яриад хин ч ингээ шоконд ороогүй нь илүү хүмүүс тэрэн дээр уурлаад байна. Би бол тэрэн л амар тэнэг санагдсан. За хүн юу ч хувийн орчиндаа ярьж болно те. Үнэнч вэ, худлаач вэ, тоглож байгаач вэ, бала ярьдаг штэ хүмүүс. Тэгээ тэрийг пабликли яриад тэгээ паблик ярьж хахад хинэнч наа чин болохгүй гэж яриаггүй. Дээрээс нь эдитлээгүй, катлаагүй. Тэр нь өөрөө амар тэнэг санагдаад байна л та. Тэр олон процессыг дамжихад хинэнч наа чи аюу буруу юм ярьсан байх шүү гэж бодоогүй нь тэр хүмүүст тэр эмзэг биш байна л гэж би бодоод байгаа байхгүй. Хоёлаа сайд нэг юм катлыг ярьж штэ. Тийм. Тэр чин тийм катлгаар хоёлаа катлдгүй ч гэсэн. Ядаж катл наа чи буруу юм ярьчлаа, зөв юм ярьчлаа гэд. Тийм sense of шүүлтөөр байх хэрэгтэй штэ. Тим юм байхгүй байгаа нь өөрөө бас гайхамшигтай л байгаа юм л та. Тэгэхээр энэ ингээд нормал байна гэсэн үг гэдэг нь л өөрөө надад амар санагдсан. Тэгээд би байсан бол заяа ядаж наад хэсгээ хасаарай гэж хэлнэ би. Тийм. За наад балаа ямаа энэ хасаарай. Хасаагүй би хасаарай гэж би хэлэх байсан. Тэ наа чи болохгүй. Very offensive, very stupid. юм да. Тэгээд тэр шуугаад өнгөрсөн. Гэтэ тэгэл мартчихсан л та. Хүмүүс мартгүй. Гэтэ хануу тэгтээ тийм амар надад бол хануу таалагддаггүй. Таалагддаггүй юу те. Надад эхнэр нь л таалагддаг. Эхнэр нь амар гоё охин. Амар гоё юм хтэй. Бүр үнэхээр мундаг, супер юм хтэй шүү. Гэтэ хануу яаж тоосон л гэж. Гэтэ хануу тэгтээ тийм муу залуу бол биш ээ. Тийм үнэхээр яг нэрэн гэсээ тийм хитэн хүн олоод тэгээ тоглуулчихна гэж бол би итгэхгүй байна. Цаа чин. Яг ам дээрээ тэгж хэлсэн байх. Ам дээрээ тэгж ярьж байгаа чи яг үйлдэл дээр бол цаа чин чадахгүй. Би чадахгүй гэж бодчихно гэж. Тийм тэгэл тэгж ярьж байгаа нь үнэн чи бодлооч ярьж байгаа дэр нь хүмүүс амар. За тэгээд ингээд болчихж байгаа юм. Тийм болчихоо. Тэнгүүд тэгээд дараагийн комментууд нь бүр комментууд нь тэр амарс ёо. Тэр бүр би монголчууд ямар амар брутал юм бэ гэж бодсон. Амар барбарик үнэхээр барбарик шууд эхнэр хүүхд ээжтэй нь хамт баг яа юм аа гэж. Тэгснэ за хамгийн амар нь за тэгж эхнэрийг нь жаргаагаад яатیں۔ Гэш. Яа би бүр ингээд хүмүүс үнэхээр ямар амар юм бэ гэж би бодсон. Бүр үнэхээр агрессив, бүр үнэхээр аимшигтай коммент зөндөө байсан. Яг бас ингээд харангууд хүмүүс яагаад юм агрессив байгаа вэ гэдгийг ингээд харахаар яг үндэ яс нөгөө нэг одоо юм бензин те амар олон юм баахан юм ус төрийн ингээд навшин нүүрс мөрсний бүх асуудлууд байгаа шүү дээ те. Тэр бүх уур, тэр бүх бухимдлаа энэ нэг жижиг сажиг юм өдөр тутмын юм хин нэгний инфлюенсерийн тэнэг үйлдэл янз бүрийн тим дээр ингэж уураа ингэж амар ингэж гаргах юм байна гэж би анзаарсан. Энд гэтээ зөвхөн Монгол биш шүү дээ. Инфлюенсерийг инфлюенсер гэж инфлюенсерүүдэд уураа гаргах, одуудад уурлах, буруу хувцас өмсгөхөд уурлах бараг шахав тийм. Тим юм бүр дэлхийд даяар феномен болцсон шүү. Тэгэл тим болоод өнгөрсөн. За одоо хэдэн дээр явж байна? 7 сарын гэж. 7 сарын 15 нөө. 17 8 9 20 болцсон оо. Тэгээ би хөвсгөл явсан. Тийм. Тэгээ чи үдээ явсан байна. Тэгээд үдээ явсан. Тэгээд юу яасан? Айгуугаа ясан. Хаашаа явсан гэлээ? Хөвсгөл үү?
Хүсгэл явсан. Дандаа нөгөө нэг булганд хонсон. Тийм. Тэгээд буцаж ирэх замдаа Эрдэнэтэд хоноод Эрдэнэтэд нэг юм амар гоё хотелд хонсон. Сансар хотел гэдэг. Тийм газар хонсон. Тэгээл би тайг гэдэг фестивал руу явсан шүү. Оо вау! Зүр сансаргүй байж байгаа. Тайг чинь гэхдээ нөгөө юунд хүсгэлээ булганы зам булганы тулуугийн давааны тийшээсэн тий. Тэгээ энэ жил тийм болсон. Хөвсгөлөөсөө хөөгдсөн гэсэн. Хөвсгөлөөсөө хөөгснөө хөвсгөлүүд нь шүү дээ хөх баавга гэдэг фестивал гэсэн бэл. Тэр нь фейлдсэн юм шиг. Фейлдсэн байлээ. Яг хаа тайг бол ингэж хэлж байгаа дуучлаараа гэхдээ фестивал бол биш байлээ. Уучлаарай. Тий. Тайгын юугнуудыг нь харсан. Яг намайг чиж хаа тайгын нөгөө нэг хальт нэг асран масар нэг юм хүмүүд нь бас харагдчихсан. Тайг бол зүгээр хөдөө болдог тоглолт байлээ. Нэг амар гоё чийл гоё байсан. Гэтэ тэрийг фестивал гэж хэлж хүмүүсийн толгойг эргүүлэхээ байх хэрэгтэй. Фестивал гэж яг юу юм бэ? Миний бодлоор чи Google-дэд үзтээ юу гэж байна. Миний бодлоор олон тайзтай at least олон тайзтай байхыг фестивал гэж хэлж олон тайз байгаагүй юм уу тэнд? Ганц л тайз байсан. Тэгээд ганц тайз дээр олон дуучин гарахаар бүх оддын тоглолт юм биш үү зүгээр олон артисттай тоглолт. Гэтэ үгүй байж магадгүй яа гэм бол ерөөсө фестивалийн бол байгаагүй. Тэгэл яг стадионд болдог тоглолтыг олон одууд тоглолтууд байдаг штэ. Тэрийг зүгээр хөдөө авааж тавьсан юм шиг л байсан ер нь. Тэгэл нөгөө химмин ирсэн бэлээ те 18 ирсэн байл нөө. Тийм. Тэ нөгөө хятад артист ирсэн биш TikTok-ийн дуудулдаг. Тийм үү? Оо юу лээ. Тааш хоо гэдэг дуу байдгүй. Мөкөө. Тийм сонсоо. Гэтэ надад таалагдсан. Ерөөсөө no complaints. Зүгээр фестивал гэж рекламдж байгаа нь л надад айгу буруу санагдсан. Худлаа ярьж байгаа юм шиг санагдсан. Эсвэл Аста фестивал болъё гэж бодож байгаа байж болно л доо. Playtime шиг. Playtime чинь бас анханасаа Playtime байгаагүй шүү дээ, тий. Тийм үү? Тэгэхээр maybe яа. Тэгээ зарим нэгэн дуучдууд нь cover дуудуулж исэн. Тэр надад амар offensive санагдсан. Фестивал, тайг фестивал хүргээ тэгээд яасан гэлээ хөвсгөлийнхэн өөрснөө ийм фестивал зохионоо энэ дуу хөөцөн ч үлээ. Оо чааса. Дэшэн. Энэний артист ирсэн байсан. Interesting. Yeah. Тэгээд би тэгж бодсон ш. Бас эсвэл Улаанбаатарт Playtime-аар ирж чадахгүй бол тайг маа хөх баавга Ара фестивал очтiin болов гэж. Ара бол яг фестивал аа. Тийм үү. Ингээд ийм чи очсон юм уу? Үгүй би зүгээр сонссон. Ямар болдгийг аав ээж хоёр очсон билээ мэдтэй. Тэгээ ингээд олон үйл ажиллагаа болохыг тийштэй тийм. Би фестивал гэж төсөөлөд байгаа. Фестивал олон энэ тэнд нь ингээл тоглоом шоглоом юу гэдэг нэг тайзан дээр нэг тийм нэг юм дээр нь хоол гэл ингээл те олон юм болж байгаа бол тэр чинь фестивал тийм. Миний бодлоор түнгүй Playtime амар том фестивалда тооцогдож байгаа шалтгаан нь 10 тайзтай ч юм уу те. Гэтэ хаа 10 тайз байх шаардлагагүй шүү дээ. Гэтэ мэдгүй. Тэгээ санагц. Гэтэ гоё болдго юм байна лээ. Тэгээд дахиад жоохон ажилчвал баг тэ Playtime томддаг Playtime яваад ядардаг хүмүүс бол тиймэрхүү фестивалийнхан болоо байх. Тэгээ. Би очтой. Chill хүн төгжин байхгүй. Тэ A-Sound Pips Aruna Wasabis гэх мэтлэн more popular. Тэгээ байгальд. Тэг зөндөө фестивал бид нэрийг би нөгөө хүсгэл рүү явж байхад биш үү? Наашгаа бүр амар машин ирчихсэн шүү дээ. Булганаас тэр л юм байна л та. Тэр дээр 4 хоног болсон байлээ. Би нэг л хонсон. Бүр амар машин ирчихсэн ёо. За. Тэгээд одоо юу дуулиан шууган болоод байгаа лээ. Одоо хамгийн том шууган бол бидний нууц 300. Тийм ээ. Бидний нууц 300-гийн 300 дахь дугаар. Бидний нууц подкастын 300 дахь дугаар 8 сарын 8-нд
хаанчулж магадгүй. Oh my god, нэр нь гэсэн яг хаач болж магадгүй байна. Яагаад гэхээр бид хоёр яг Улаанбаатар main hall буюу Улаанбаатар зочд буудлын одоо яг баруун зүүн буланд нь байрладаг нөгөө багшин дээд талтаа байрладаг main hall дотор нь хийх боломжтой байгаа. Хийхээр төлөвлөсөн байгаа хамгийн анхдаа. Гэхдээ Ticketman тийм 300-аас баг зарагдах юм бол бид хоёр тэр газрыг дүүргэж чадахгүй. Тэгээ дээрэс нь газрынхаа түрээсийг ч төлж чадхааргүй болох учраас бас нэг өөр сонголт байгаа. Эхтлгүүрийн дээр байрших Нью-Йорк гэдэг газар байгаамаа. Та яг юу гэж бодож аль нь дээр вэ? Нью-Йорк or Улаанбаатар main hall. Нью-Йорк явах уу? Улаанбаатар явах уу? Нью-Йорк. Тэгээ тэр шиг тийм ээ. Нью-Йоркийн дээр байж болж гин эсвэл бол Улаанбаатар байж болж байна. Гэтэ мэдээж тикетээ та яг одоо хэрвээ та яг одоо тикет аваагүй байгаа бол тикетээ авчих юм бол UB Comedy Ziggy-ийн сайт руу ороод доош скроллохоор бидний нууц 300 байгаа. Тэгээ тийшээ ороод тикетээ авчих юм бол бид нар Улаанбаатар main hall руу шилжиж магадгүй. Тэнгүүд одоо бид хоёр тикетэндээ юм багтаахаар бодож байгаа. Улаанбаатарт болох юм бол нэг өөр юм багтана. Нью-Йоркд болох юм бол нэг өөр юм багтана. Гэхдээ тэрийг хийлээд яах юм? Тийм байгаа. Тэгээд яг уу бид хоёр нэг ганц хоёр бол бүдэрсэн байдалтай байна. Тэгээд цаг хугацаа алдах мөнгө алдах. Бид хоёр бүдрээд бүр зодолтоод муудалцаад одоо эргэж нэгдсэн байна гэж. Тийм. Миний төвчээр алдагдаж, стресстэж бит хоёрын аман дээр хомхоо гартлаа. Тийм. Бит хоёрыг бас тий гоё ивент хийж өгье. Гоё болгоё гэж зөрөгтэйгээр тий ингээд бит хоёрыг сайхан мөрж явсан нэгэн хүн байна. Тийм, тэрэн дээр цаг алдаад, тэгээд би сандраад, тэгээ ингэж явсараа. За одоо ер нь бол дөнгөж л уучраа болоод ингээд яаж ах шиг байна. Гэтэ ямар ч байсан бид хоёр өөрсдийнхөө чадамжийнхаа хүрээнд гоё ивент хийхийг зорж байна. Ямар ч сан би бол сонсогч нартай гоё дурсамжтай гоё ивент хийхэд л хангалттай гэж би бодож байна. Тийм. Яг ирсэн хүмүүс маань бүгдээрээ сэтгэл хангалуун гоё worth it ticket worth it санагдаасай. Гайхалтай. Тийм ээ, энэ бол бидний амьдралын 7 жилийн үүх түүхтэй бүх юм ингээ багтсан тийм гоё юм ингээд нэг орой ингээ өнгөрөхөд why not гэж бодож байна. Тэгэхээр гэтээ no pressure. Тийм no pressure. Гэтээ заавал ав гэж. Хэрэг pressure гэтээ buy your ticket now. Хэрвээ та гадаадд байдаг бол гэтээ ирж чадахгүй бол зүгээр манай тикетийг авах гэж. Мохана. Мохана. Тэг хүмүүс би очиж чадахгүй нэ merch байгаа юу гэж хэлжсэн. Merch байгаа. Гэтээ тэр нь өмсдөг merch биш шүү. Тийм. Тэгэхээр хадгалах тийм merch. Амар гоё хадгалах merch шүү guys. Тийм. Тэгээд бид хоёр өмсдөг merch зөндөө гаргасан. Одоо сүүлийнх нь бол айгүй гоё хадгалах тийм нэг гоё юм байгаа шүү. Тийм meaningful байгаа. Тэгээд тэрийг гэхдээ ивент босны дараа яг албан ёсоор худалдаанд гаргана. Ивентийн үеэр болохоор манай маш цөөхөн маань илүү хямд үнээр байх болно. Аль болох хамгийн байж болох юмдаар нь яг одоо ивентэд ирсэн хүмүүстэй зориулаад гэж бодож байна. Тийм. Тэгээд тиймэрхүү янз бүрийн шалтгаануудаас болоод тикет маань нэлээд үнэтэй санагдаж байж магадгүй. Оо тийм үнэтэй байна. Dome Dev too expensive for a podcast event. Excuse me. 7 жил подкаст хийж байгаа энэ өөр подкаст Монголд байгаа мó? Excuse me. Гэж юм яа. За уучлаарай. Тийм. Үнэн штэ бид хоёр ингээд яг тэр үн болохоор бас яг юунаас venue-гээс л болцсон юм л да. Харин тийм ээ. Улаанбаатар is very expensive you guys. Ер нь ямар ч venue амар үнэтэй идэм бэлээ. Тэгээд тийм. Тэгээд venue-гээ сонгочоод тэр нь анхандаа нэг хямдхан байсан шүү дээ. Тэгээд 20,000 төгрөг нэмсэн. Баггүй юу? Ер нь бол 69 байсан шүү дээ. Тийм. Тэгээ нэг тэгсэн байгаа. Гэтэ бид нар гомдоохгүй ямар ч байсан. Тийм. Тэгээд бах юм бэлгэлээ заяо. Харин тийм бах юм бэлгэлээ. Тикет нь ямар ч байсан гоё юмнууд бол байгаа. Зөвхөн та тикетээ аваад ингээд
Зөвхөн л тигтэй авсан биш. Тигтэндээ бас өөр гоё юмнууд байгаа шүү. Тийм тэгээ бид хоёр маш сонирхолтой хөтөлбөр олон цагийн хөтөлбөр бэлдсэн байгаа. За тийм болохоор ингээд бид нартэй сүүлийн дугаарын өчиг хамттай өнгөрүүлмээр байвал тэгтээ яваарэ. Одоо 7 хоног үлдсэн байна. Yes. 7 хүрэхгүй хоног үлджээ. За зэнийг би бол өнөөдөр эдитлэе гэж бодож ийсэн чинь маргааш би тийм ажилтай юм шүү. Маргааш л хийчихгүй. Маргааш орой сууж байгаа хагасаа өдөр цацъя заа юу. За тэг хасах юм хасаарай. Оо тэгээ giveaway зарлж чи. Тийм. Энэс өмнө зарлж. Өнөөдөр зарлж уу? Маргааш зарлах уу? 5 дахь зарлах уу? 5 дахь зарлахгүй. 5 дахь өдөр зарлах уу? Одоо зарлах уу? Өнөөдөр чинь 5 дахь өдөр шүү дээ. Биш. 4 дахь өдөр өстэй. Yes. Oh my god. Цаг хугацаа миний хувьд бол маш өнөөдөр чи өөрөө л мэд харж байгаа л. Ямар ч юм биш магадгүй. Ер нь 6-аас 8 л яг perfect time би. Яг perfect time. Яг guys. Тэгэхээр маргаашийн 6-аас 8, 5 дахь өдрийн 6-аас 8 хүмүүс жоох уцсан хааж гоо яах вэ гэж бодож яахад нь хүүе суглаанд оролцооч юу ээ манахаа те. Юу хийгээд байгаа юм бэ? Суглаанд оролцохгүй юу хийж байгаа юм бэ гэдэг TikTok giveaway байх болно. Тэгэхээр за тэгээд ганц хоёр зарын шин чанартай юм над руу нэг нилээ хэдэн сарын өмнө нэг охин мессенжерээр биш DM Instagram DM-ээр холбогдчихсэн юм аа. Би Саран Туяагийн охин байна гэд. Нөгөө охиноо олгоо хийцэн дуулъя гэсэн байхгүй юу? Тэгээд мессеж ингэж шалгачаач Саран Туяагийн охин гэж бичээд тэнгууд тэгээд мессеж зунд чинь гараад ирсэн. Олохгүй байгаа хараа. Гэтэ яг ингэж яаж хэлсэн мэдэхгүй би санахгүй байгаа. Ямар контекст нь тийм байгаа байхгүй юу? Саран Туяагийн охин гэж яг Саран Туяа дуучин Саран Туяагийн охин юм. Дуучин Саран Туяагийн охин би дуулдаг юм аа танаа ивентэд дуулъя гэсэн баггүй юу. Тэгээд чи нилээ олон сарын өмнө тэгээд нөгөө охиноо олохоо байцсан хэрвээ та үзэж байвал бидний подкаст руу бичнэ үү please. Сараа ихчээ таны нэрийг мартсан байна би. Нэрээ юм уу? Вау. Тэгээд бас бид хоёр та манай ивентийг бас ивент гэхээр сонирхож байгаа бол бас холбогдоорой. Тийм ээ, манай ивентийг итгэмээр байгаа баян хүн байвал те таны зургийг дараа нь ингээд жаазлаа тэгээд яг ивентийнхаа нээлтэн дээр энэ хүн манай ивентийг ивент итгэсэн шүү гэд байлгаж ийгэхгүй. Тавуулсан ма. Гэтэ нэрнгээсээ гоё ингээд би бол нэг байгууллагууд байвал гоё ивент итгээрээ. Тийм тэгээ одоо олон жил бас хамтарсан манай Tokimman гоё ивент итгэж гин. Тэ кафе Nama Man бас нэг хамтархаар болж байна. Тэгээд одоо өөр зөндөл олон гоё газруудыг бит хоёр аман сурталчилгаа хийсэн дөө ярьж исэн те. Тэр хэд маань бас ороод ирвэл бит хоёр их баярлна. Тэгээ хүсвэл манай доор байдаг дансанд та хүсэтгэлээрээ гоё дэмжлэг үзүүлж болно шүү. За тэгээ бай. Бүрт бай. Мөнгө авчаад хайдахснаа баяши. Тикет баахан зарснаа ивентээ хийхэ болж байлаад алгуулж яах вэ? Тэгвэл хоёлаа мэдэн дээр гарах уу? Тэгвэл хоёлаа мэдэн дээр гарч маа. Мэдэн дээр гараад хөө. Яа, Синдер Нами хоёр бидний нууц подкастын хөтлөгчд үзэгч 400 үзэгч сонсогчдоо скамдчээ. Яа, damn. That be iconic actually. Би бол Air Market ч юм уу эсвэл нэг тикет зардаг ямар газрууд байдаг вүлээ? Air Market уу? За, тэднийх минийх ингээд гоё спонсорлуул те бид хоёр гоё Япон явчаад ирэх хөө гэж. Одоо ерөөсө мөнгө л нэгсэн болсон юм даа. Мөнгөө биш ээ. Зүгээр л Япон явчаад ирээ. Тэгэл болоо. Бусдын бит хоёр өөрснөө хий. Тэгээ та хэдэд гоё те Reels юу эдийн гоё. Би Air Market хүн таних юм биш. Гэтэ яг зүгээр тикет зардаг юм л дээ. Би ч гэсэн нэрээ таних. Тэгэхээр арай хоол юм болов. Арай хоол гэж магадгүй те. Ticket agent. Би бас мэдх юм байна. Тийм, эйжентүүдэд хэлвэл яа тийм бол харин мэдгүй. Яа, тэг бит хоёрын амар олон жил бараг 3 4 жил явъя гэлтэй. Подкаст дуусчаа тэр мөнгөөрөө явъя дөө. Тарантин тэр мөнгөөрөө 500 мянган төгрөг олох юм шиг байна. Тэгж байгаа хаад. Тэгээд яг тэр мөнгөөрөө яавал нэрээ явал явчаад ирсэн ч яг нэг 10 сард ч юм 11 сард ч юм уу. Амар хүүтэнд биш явмаар байна. Япон амар хүүтэн гэсэн. Уу амар халуун гэсэн шүү дээ. Гүү амар хүүтэн гэсэн хөөе.
Тийм үү? Тийм. Бүр heat wave ми болоод идэг биш үү? Гүү штэ. It's very cool. Юу? Ашимой гэдэг нөгөө нэг галт хэрэгтэй нөгөө нэг юм уу мэднэ зү сериал дээр үеийн тэр чинь ингээд амар засмас орж байгаа зү. Тэг Японч амир хүтэн гэсэн. Тэгэхээр хавар юм уу намар л хамгийн гоё. Сакура цэцэглэх цагаар Тийм. ид жуулчд байдаг гэсэн. Тэгэхээр тэрийг зөрүүлэл гоё юм уу? 100 амар халуун гэсэн. 100 халуун өвлөн хүүтэн 100 халуун тэгэхээр хавар намар л байж таарна. Тэгээ хавар бол яг байж л намар одоо амжихгүй л те. Намар ч одоо штэ. Тийм одоо тэгэл хоёлаа галс Мөнгө ичээд галс ивентэд басаа галс тэгэнгүүтээ мөнгө тоолж байгаа. За тэгэл үрхээсөө өмнө галс яваа гэж аваад. За I'll think about it. Би бас амар их ажилтай байгаа. Чиний ажиллаж байгаа одоо коп чи хийгээд басуу. Сарын дараа. Тэгээд чи яах юм? Тэгээд би харин ажилгүй хүн баймаар байна. Тэгээд ажилгүй үед чинь явъя л та. За тэгье. За тгийл гэдгийг. За тий. Тэр үе. За тийм болохоор та нар тикет аваарай. Бид хоёрыг Япон явуулмаар явуулчих. Яа. За тэгээ энэ дашрамд манай ивентийг хийхэд тусалж байгаа сонсогч нарт бас байгаа. Сонсогчд байгаа. Анх сонсож эхэлж байгаа. Биш ээ. Сонсож эхэлж найзалсан хүмүүс гэх юм уу юу гэдэг. Тэр хүмүүстээ бас маш их баярлалаа. Ер нь манай подкастыг ивент итгэжсэн одоо янз бүрийн олон байгууллагууд байна. Тэд нарт бүгдээрэнд нь баярлалаа. Энэ олон урт хугацаанд бас бид нэрийг дэмжсэн. Бас ямар ч мөнгө олохгүй байсан бол бас ямар нэгэн байдлаар зогсгол байсан баг. Тийм тэгээд self sustained ингээ өөрийгөө тэжээгээд яваад байсан учраас бас энэ удаа хугацаанд өргөлжсэн баха. Орж исэн зочдуудаа бүгдээрэнд бас хай. Тийм 150 52 л үү хэд л тийм тэр авцсан тий. Тийм гэсэн тий. Тоо ямарсан гаргасан. Тоо гаргасан байсан манай. 150 зочдоо бүгдээрэнд нь баярлалаа. Бас нэлээд пүүшилсэн зочд байна. Бараг cancel дуусан зочд байна. Яа. Тий. Дугаар нь устгагдсан зочд байна. Бас fun facts. Яа. Тэгээд мерч зарлчихгүй. Яах вэ? Мерч зарагдуулах хоёлаа тикет илүү сайн зарах уу гэж. Мерчэнд тикет дагуулчлах юм. Тэгэхээр чи амар логистикийн асуудалтай. Тийм байна. Тэгэхээр тикетэндээ мерч шингээсэн дээр л юм байна. Тийм байна. Тийм. Тикетэндээ мерч шингээсэн хэлснээр. Гэхдээ тэнгүүд бас алдагдaltaд орох гээд байна. За харъя заяа. Ямар ч гэсэн бэлэг гэхдээ суглаатай. Тэгээд ивентээ гоё яачвал ер нь бол ивентийн хөтөлбөрийг бол ойлгоцсон гаргацсан байгаа. Тийм. Thanks to no one. Thanks to Thanks to me гэдэг хэлээчтэй. Thanks to Cinder we have a хөтөлбөр 7 хоногийн өмнө. Ивентээсээ 7 хоногийн өмнө. Яа. Тэгээд тийм ер нь баярлаа. Бүгдээр нь баярлж байна. Тийм мөрсөн мөрөөгүй бүгдээр нь баярлаа. Тэгээ манай хөөрхөн рилсүүдийг хийж өгдөг Cuta гэдэг нэг Instagram байгаа. Та хэд маань тэрнийг бас дагаарай. Тийм бид хоёртой дандаа co-post болж орж байгаа. Collab болж байгаа. Цаа чи амар нийтийн минь. Тэр сүүлийн дээр миний амар нийттэй. Инстаграмс тий. Энэ үү? Аха. Энэ бүр амар нийттайсэн. Байлаад өгөөч нарахаа. Тэг би чиний үцэг жинхнээс шийдсэн юм. Харин тий. Айгу амар цаа чи. Би яг нэг ухсаад хэлэхээр ингэж тасч чаддаг. Яа. Даа үзээд цааш гэхдээ яг ядаргаатай санагдаж манайдаал. Байлаад өгөөч нарахаа. Би нэг үр зөндөө үзсэн. Би бас амар үзсэн. Чи тэгтээ лайк дараг байна. Би өөр подкастнаас үзэж штэ. Тэгээ өөр дээрээ лайк дарчлаа штэ. За уучлаарай. Гэтэ амар фан яасан. Амар фан яасан. I wish I was бидний нууцын сонсогч. Тэ би яг ингээд амар сонсогч тэгээд ингээд яг энэ миний үзээд бүр ингээд амар инех байсан баха би бас. Яг энэнийг үзээ тэ. Би хавч хараад чинь. Гэтэ нэрнгэсээ тэ номи чи тэхвэс нөө бас ингээд иймэрхүү ховорхон тохиолддог фаны юмнуудыг бол би хүртэл
Яа энэ дээр бол зэндрүүдээр үнэхээр нийттэй байжээ гэж боддгоо. Заримдаа ихтэй би бол кринжилдэг өөрөөсөө. Юу ямар тэнийг яриад байна гэж бодод. Гэтэ энэ бол үнэхээр амар гоё момент үлээ. Биний бүр мартцсан байгаа юм чи. Санагдаж манагдаад болоод өгөөч нарахаа. Яах вэ? Яг нэг ухсаад хэлэхээр ингэ яаж тасч чаддаг юм. Наач бүр амар инстээсэн бүр ёо. Yeah. It's fun. Амар fun. We've had a lot of fun. Харин so much fun. За би хүргэлт яхаар болчлаа. За дуусгая. Оо хин цаг болтой. 1 цаг болцсон байна. За. Окей. Өөр ярих юм байна уу? Өөр ярих юм гайгүй дээ. Тэгэл ер нь бол тийм подкастыг маань би хамгийн сүүлийн юм шүү дээ. Чамд амар санаж уйлмаргүй байна уу? Би номыг уйлуулсан заяа 300 дахь дугаар дээр. Тийм бол тик. Яаж нөө ивент байгаа болохоор хамгийн сүүлийн санагдахгүй байна. Тэгэж үү. Яг хамгийн сүүлийн одоо яг ийм энэ өрөөнд энэ ч бичиж байгаа хамгийн сүүлийн юу л гэсэн үг л дээ. Яа. Тэгэж хоёулахнаа ингэж бичихгүй л гэсэн үг л дээ. Гэтэ яг ингээ хамаг сэтгэлийн үгээ хэлчихээр ивент дээр хэлэх үг нь байхгүй болчих юм санагдаад айгаад байна л та би яг үнийг хэлэхэд. Тэгэхээр би хит их мэдрахгүйгээр энийг нэг сүүлэх юм шиг бодохгүйгээр тэгээд дуусгая л гэж бодож чинь. Тэгээ ивент дээрээ яг сэтгэлийн үгээ хэлж үйлдэх юм уу? Би одоо ивент дээр юу ярина? Би одоо ярих юм үнэхээр мэдэхгүй байна яа. Тэгээ би ч гэсэн бас юм мэдгүй л гэхдээ учир нь олдох байлгүй дээ. За окей. Яа, гоё ялнаа. Гоё ялнаа. Фейлдсэн ч гоё фейл. За тэгээд нэг юм хэлээд ганцаараа би ганцаараа байна очиж яах уу гэ тэгээдсэн хүмүүс коммент бичсэн. Ганцаараа ирээд найзтай болоод буцаж болно. Яа тэгэхээр бид нар 17 цагаас ер нь хаалгана хийж бодож байгаа. Тэгээд юу яана? Speed date явагдана. Speed date нь нөгөө нэг шууд би найзууд бол нэг хосууд болох биш зүгээр найзуудын speed date ч үзсэн. Тэгэхээр тийм юм болохоор амар юм санаа зовох хэрэггүй. Шууд ирээд гоё юм ганцаараа ирсэн ч ингээд найзтай болоод ингээд те нэг ширээнд хамтдаа суугаад гоё яах тийм гоё боломж байгаа. Тэгэхээр ганцаараа байсан ч хамаагүй хүрээд ирээрээ найзтай тэгээд гоё ширээнд хүмүүстэй хамт суух болохоор тэрэн дээр бити санаа зовоорой. Тэгээд гоё квиз байна. Квизтэй сайн бэлдээрээ та маань юм янз бүрийн асуулт сайн юу асуух бол гэж сайн бэлдээрээ тийм амар интерактив activity ихтэй юм ивент хийхийг зорж байгаа. Тэрнээс бид хоёр ингээ 2 цагийн турш тайзан дээр бо гэдгээ тарих биш тий ингээ янз бүрийн юм хийгээд гоё юм мэдж уугаад ингээд фан байгаад хөгжим сонсоод хажуугаар найзуудтай болоод зураг авахуулаад ингээд ийм юм хийхийг хүсэж байна. Гэснээр амар нийтэн болчих вэ. Йоо харин тийм ээ. Гэтэ айгүй би стрессцсэн юм. Амар нэг чам руу уралж байхдаа би бол бүр амар стрессцсэн. Яжил тэр өдөр нэг ажил дээр ингээ мангар их ачаалтай. Тэнгүүд цаана ингээд ивент нь фейлд гэдэг юм шиг санагдаад. Тэгээ зайл бойсон ч яах вэ гэж би бодсон за бүр. Яа ямар амар юм бэ. Тикетүүдэ буцаагаад ингээд нэг шилжүүлчихье гэж бодсон. За тийм. Тэгтээ цэндэр энэ зүйл дээр амар төвчээртэй хандаад над руу ерөөсө буцааж уурлаагүй. Би бол амар уурлж идэм би. Би чамаа ингэх болоо гэж бодсон байхгүй. Би байсан бол ихээсийн чи одоо өгснөө уурлаад байгаа хоёулын чи хамт хийж байгаа үсттэй гэж би хэлэх. Би бол гэж хэлсэн байхгүй. Хэрвээ чи би чамд гаргасан шиг аашиг чи надад гаргах юм бол би тэгж хэлнэ. Чи одоо юу яриад байгаа? Энэ ганцхан миний подкаст юм уу? Чиний ч гэсэн подкаст үстэй гэж ерөөсө бодоагүй юу? Бодсон л та. Гэтэ би бодсныгаа тэгэж амар чамлуу тэгэж туу яахгүй л те. Тийм би тэгээд хальт дотроо ингээ за яах гэл нэг би бүр амар тэгэж бодоогүй юм байна. Тийм. Гэтэ ямарчсан чи бол нэг ууралж байгаа ч гэсэн юм хийх л ах гэж хамт хийх л ах гэж бодсон. Яа тэгэлсэн л та. Тэгэл би тайвширчаад за одоо хоёлаа ингээ. Тэгээд яг тийм нэг газартай жоохон онцгой харилцаа үүсгэсэн. Тэрэнд бол бас жоо харамсалтай байгаа. Гэтэ ай гэхүү. Те. Бит хоёр угаасаа мөн дийлэхгүй байна яг үндэ. Тийм тэр нь ингээд эртхэн хойлоо зөвд шийдвэрээ гаргаад бүр эртэл хэлэх хэрэгтэй байсан юм дээр
7 хоног алдсан гэдэг ч юм ингээ янз бүрийн менежментийн логистикийн алдаанууд бол гаргасан. Гэтэ юм сурахаар л юм байна. Ивент зохион байгуулагч бас тийм амархан ажил биш шүү. Амархан биш юм байна уу? Тэгээ одоо эх 7 хоног тэгээд яа. Тэгээ яг нэг волонтер хийх хүсэлтэй нэг 5 хүн байх уу яах вэ? Хэрэгтэй хэрэггүй. Яг бүүт мүтэн дээр зогсох хүмүүс хайх нь бол хайж байгаа. Гэтэ яг тэрийг бол яг ажил гэж л харах хэрэгтэй баг. Цалинтай л байсан дээр бол. Волонтер. За би тэгвэл юу яа дөө хүмүүсэл таньдаг хүн байх уу харин яах уу? Ямар ч сан сонсогч нарыгаа бол зүгээр гоё зааланда та хэд маань сайхан юу яа дөө. Сонсогч нар маань сайхан зааландаа гоё enjoy хий. Юмаа ид. Тэ? Бид нарыг үз. Ажил хийх хүмүүсийг бол би зөвөр Facebook-ээс олчё. Цагийн ажил хийх хүн байна уу гэж ингээд хайчи. Тийм. За тэрийг ярилцъя дээ дотроосоо явах уу гаднаас байх уу өөртөө зогсох уу. Тэр бол олдчихдээ байлээ. Янз бүрийн хүмүүс ингээ олдчихдээ байлээ. Тэгэхээр тэр яг тэгэл дүү мүүгээ боргил дайчлуул нэг өдөр зогсчихгүй л үү дээ. Боргилтой танилцах байх нь шүү охтуудаа. Манай merch booth дээр боргил зогсох болно. Тэгвэл яг боргил бүр дампууруул айчих байхаа. Яа. Буруу бодчихжээ. Энэ яалаа гэжтэй. Бэж байгаараа. Юу илээ энэ чи хоёрыг энэ чин тэд байсан биш үү? Йоо. Тэгмээ ёо. Тэгмээ бергэсима ёо. Зүбэргэл болстой тэгэж магадгүй шүү. Хөрхөө хитэн шиг байсан бэ? За хит байлаа. Тэрхүү яриад шүү. Яг тийм яриад байгаа ёо зэлгч. Инээд хүргээд ах юм. За тэгээд 300 дахь ивент та бүхнийг урьж байна. Баярлалаа. Тик таваараа UB comedy цэг юм байна. Тэгээд 300 дахь дугаар дээр уулзъя. Гадаадд байгаа хүмүүс маань яг уу би 3 таарах юм. Гадаадд байгаа хүмүүс маань яг уу те манай данслуу хөөрхөн хандив илгээж болно. Тэгээд энэ нь бол бит хоёрын яг заалын түрээсэнд очиж байгаа шүү. Өөр бит хоёрын хувц гонорт очихгүй гэж амлаа. Яг үгүй яа бараг тэгэл таарч байна. Яг хийнэ энэ. Энэ тэнцүү гой сайхан таараад тэгээд ингээд дуусгал сайхан байна. Тэгээд гой сайхан жоохон ашиг гарвал бит хоёр сайхан Япоо явах нь. Япоо явчих гэж бодож байна. Тэгэл дуусаа. Тэгээд дуусаа шүү. Тэгээ мерч амар гой мерч байгаа. Тэр удахгүй инстаграмаар зарлах болно. Тэгэхээр Nominees, Cindersan, Our Secret Podcast инстаграмуудаа юм масаадаг бол асаагаад тэгээд дараа нь унтрахгүй юу. За. Окей. Тийм ээ. Хэллээ шүү. Bye. Last bye. Аудиога бичиг байна. Яа. Вайлгач. There's a lot of beauty in ordinary things. Isn't that kind of the point? I'd rather dance with